хэрэгж үнэлж хэрэгтэй гэж ингэж одоо шаардж байгаа байхгүй. Яагаад гэвэл харамсалтай нь өнөөдөр бол Монголын хүчийг хэлбэрээр уугдах хэрэггүй. Тэр хэсэг дээр хөгжихийн тухай одоо Монголын бол 1986 онд болсон. Энэ нь ерөөсөө нэг 3 нүүр гарав ийм одоо бодлого тогтсон. Энэ онцлогтой 10 зүйлтэй 20 зарцтай ийм одоо тогтсон. За оршихт нь болохоор зэрэг нөгөө хөгжих гэх юм гэж хол үзсэн байгаа болчихсон байгаа. Тэгээд энэ юу гэсэн бэгээр хөгжих ерөөсөө юу юм бэ гэж нэгтэй хөгжих болохоос илүү их цогц үйл ажиллагаа. Улс төрийн эдийн засаг ерөнхий хөгжих юм гэдэг Өмнөхийн түгээмэл тусгалтуудын одоо эрхүүдийг хэрэгжүүлэхэд үндэсний хөгжлийн бодлого нөхцөл тэрнийг хэрэгжүүлэх, тэрнийг хэрэгжүүлэхэд нөгөө нэмсэн олон улсын хамтын ажиллагаа ажилладаг ба энэ нь их чухал одоо нөхцөл болно. Тийм учраас үндэсний хөгжлийн бодлого ч гэсэн олон улсын хамтын ажиллагаа гэсэн яг тэр чиглэл рүү чиглэх хэрэгтэй юм гэсэн ийм санаа явж байгаа. За тэгээд дээр нь бол юу гэхээр нөгөө түрүү хэлжсэн тийм хөгжлөд өөрөө тодорхойлно. Дараагийн юм өөрөө тодорхойлно. Хөлбөмбөгийн хөгжлийг хэрэгжүүлж орон нутгийн хөгжлийг үндэсний бай хөгжээ. Тэгээд хүснэлтээр одоо улс дэлхийн хөгжлийг гэсэн хүмүүс өөрсдөө тодорхойлох хэрэгтэй. Тэгээд энэ дээр бас нэг орж иж байгаа чухал юу үсэг санаа юу гэхээр зэрэг хөгжих эрхийг нэгтгэж хэрэгжүүлэх гэх юм бол орон нутгийн иргэдийн хөгжлийг бол тийм орон нутгийн байшин баялаг нөөц нь болохоор зэрэг одоо иргэдийн өөрийнх нь бүрэн гэсэн. Тэрний яаж ашиглахгүй юу? Ашиглал яаж ашиглах вэ гэдэг нь тэр орон нутгийн иргэдийн бүрэн гэсэн асуудал ингэж бол үздэг. Энэ нь болохоор right to self-determination гэж тийм яваа. Би энэ бас нөгөө хийж мэдэхгүй ямар ч байсан өөрөө тодорхойлсон тийм байдлаар ингэж яваад байна. Тийм байна. За тэгээ мэдээч хэрэгтэй бол нөгөө ялгуулсан гадуурхгүй хэвээр янз бүрийн нөгөө байдлаас нь одоо ялгуулсан гадуурхгүй тэр хүний эрхийн гол зарчим бол бас явж байгаа. За хүн бол өөрөө хөгжлийн төвд байх хэрэгтэй. Тэгээ гол оролцогч нь байх хэрэгтэй. Тийм учраас нөгөө нэг гол одоо үр шимийг хүртэх чинь хүн байх хэрэгтэй маань. Тэгээ бид нар хөгжөөд гэдэг манай ядуурл болохгүй гэдэг чинь хөгжих биш үү? Хөгжиж байгаа орны иргэдийн хөгжлийг хангах тэр одоо нөгөө болцсон нөхцөлийг бий болохгүй байгаамаа гэдгийг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бид яаж тавь гэхээр зэрэг тэр одоо тэр нөгөө ядарсан зүтгсэн тэр хөгжиж байгаа буураа орны ядуу иргэний хөгжих эрхийг хангахад чиглэсэн тийм олон улсын эдийн засгийн төрөлд хамтах хэрэгтэй байсан. Энэ нэг хэлчихсэн. Энэ бол бас өөр аюул тийм одоо өөрчлөлтөд чиглүүлж байгаа ийм одоо юу тунхаглал. За тэгээд мэдээж хөгжих гэх нь улсын салшгүй одоо тэмцэж боломж олгоно гэсэн ийм санаанууд бас явж байгаа. За тэгээд энэ олон улсын хөгжлийн бодлого гэж юм байх ёстой. Тэгээ энэ дээр бол юу гэхээр зүйл өгөх шүү дээ. Хөгжиж байгаа орны хөгжлийг болцох тэр фактортай үр дүнтэй хамтран ажиллах гэж байна гэж заадаг. Тэгээд өнөөдөр дэлхийд даяар маш их одоо тийм хэмжээний хүний эрхийн зөрчилдөд явж байгаа шүү дээ. Бид нар мэдж байгаа тэр олон зүйлээ одоо нэг хэмжиж байгаа юу гэдэг ийм нэгээс маш хэмжээний хүний эрхийн зөрчил яг тэгэхээр ийм одоо янз бүрийн шалтгаанаас үүдэлтэй хүний эрхийн зөрчилийг ойлгох бас одоо энэ асуудал шийдвэртэй ахмуудыг авах хэрэгтэй гэсэн ийм зүйл явж байгаа. За 6 болохоор мэдээж ядуулсан гадуур хүний эрхийг эзлүүлэх хамтарч ажиллах. Тэгээд нөгөө иргэний улс төрийн эрхийг эзлэх нийгмийн соёлын эрхийг хэрэгжих байхгүйгээс үүсэлтэй хөгжлөс мэдээж хэрэг нөгөө юу хүний эрх угаасаа нөгөө хуваагддаг бүтэгээ бие биенээсээ хамаарч бие биенийг хөгжүүлдэг юм болохоор зэрэг тийм аль нэгэн одоо эдийн засгийн нийгэм соёлын юм уу эсвэл иргэний улс төрийн эрх яг юм бол зөрчих гэх юм бол хөгжил бол өөрөө яг юм аа. Явахгүй өөрөө хөгжих хэрэгжихгүй ажинхан нөгөө политик хөгжил бол явахгүй. Тийм учраас ийм одоо хөгжил очиж байгаа саатчлалыг ажиллах хэрэгтэй ба. Гэсэн нь юу гэхээр иргэд нөгөө бүгд иргэний улс төрийн эрх эдийн засгийн соёлын эрхийг хэрэгжүүлэх тэр одоо нөхцөлийг явуулах гэсэн юм. За тэгээд 7 зүйл нь болохоор мэдээж хэрэг интэн
аюулгүй байдлыг зэвсэг хураагүй ажиллаад одоо эрчим зүйлийг дуусгах гэх. Тэгэхээр зүйл маань болохоор аюулгүй чухал. Тэгээ энэ болохоор өөрөө яг нөгөө хөгжих эрхийг одоо хэр зэрэг одоо нөгөө нийгмийн бодлого хангаж байгаа. Тэр зэрэг хүний эрхийг хангах нь өөрөө одоо бидний сахнаас гэдэг нь ерөөсөн баатгүй гэдгийг хангаж байгаа. Тэгээ энэ юу гэхээр зэрэг хөгжих эрхийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж байна. Тэгээ энэ болохоор нөгөө нийгмийн суурь үйлчлэгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчлэгээ, хүмүүс орон байгаль, хон шударга хуваалцах гэдэг нь зөвхөн энэ бол цаашдахгүй шүү дээ чинь тийм. Энэ бүх юмнуудыг болохоор зэрэг одоо хангах тийм шаардлагатай өөрчлөлт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ёстой үндэсний түвшин гэж тийм. Үндэсний түвшин гэсэн ажиглаж байгаа хэрэгтэй. Тэгээ энэ дээр эмэгтэйчүүдийн хөгжих хэрэгтэй оролцоог хангасан юм. Яг бол бид бүгд үзэж байгаа ерөнхийдөө хүмүүс нөгөө эцгийн хэрэгцээс дандаа аваад тийм болохоор эмэгтэйчүүдийн оролцоо дандаа нөгөө сар үзэж ирсэн, дандаа дутуу байсан. Тийм учраас эмэгтэйчүүдийн хөгжих эрх бол дандаа нөгөө дутуу хэрэгждэг. Тэгээд хөгжилд оролцох, үр шимийг бүртгэх явдлын дандаа дутуу байдаг учраас эмэгтэйчүүд гэдэг онцгой анхаарч энэ дээр оролцсон байна. Тэгээд нийгмийн бүх шудраг бус явдлыг ажиллах, өөрчлөлтүүдийг хийх, өөрөөр хэлбэл ямар нэгэн шудраг бус явдал байхад яг үүнтэй болон хөгжил явуулах хэрэгжих бол зөрчигдөж байна гэсэн тэр ойлголтыг энэ найдаж байгаа. За тэгээд түрүү бас хэлсэнтэй энэ хөгжих өөрөө маш нийлбэл энэ хөгжих асуудлыг сатаж болохгүй. Яг үүнийг дээр харилцсан хамааралтай. За аль нэгнийг авах гэж бодсон хүүхдийн хэлж үзэж тэгэхээр шахстай гэсэн юм санаа. Тэгээд хамгийн сүүлийн заалт нь бас их чухал зүйл 10 зүйл энэ болохоор улс орны үндэсний болон олон улсын түвшинд хуулийн болон бусад арга замаар хөгжих эрхийг хэрэгжүүлсэн. Хэд гарах бодлого боловсрол хэрэгжүүлнэ гэсэн. Би болохоор зэрэг энэ дандаа нөгөө тачгүй тавчны юм нөгөө яг түрүүн нөгөө шашуулсан хамт одоо хийсэн юм байна. Тэр энэ бол яг хөгжих эрхийн тухай байна. За тэгээд энэ дээр ингээд хөгжих эрх гэдэг ярихаар зэрэг шүү дээ. Бид нар сүүлийн жилүүдэд хүний эрхэнд суурилсан хөгжлийн хандлагыг ярьдаг байхгүй тийм. Тэгвэл түүний хүний эрхэнд суурилсан хөгжлийн хандлага энэ хөгжих эрх хоёр чинь юугаар ялгаатай юм бэ гэсэн ийм танаа юу гэж боддог? За мэдээж энэ дээр бол нийтлэг тал байна тийм. Бид бичсэн байх тийм нийтлэг тал байна. Яг тэгвэл аль аль гэсэн одоо тэгшээ хэрэгчлөө оролцоо, үеийн тусгай гадуурх гэдэг ийм юмнууд байна. Анхаардаг ийм юм шаарддаг. Гэхдээ ялгаа нь юу гэдэг хэрэг хөгжих эрх гэдэг нь тийм илүү өргөн хүрээтэй тийм хөгжлийн үйл явцыг бүхэлдэн тодорхойлсон тийм тэргүүлэх асуудлууд бүхэлдэн тодорхойлсон. Тэгээд нөгөө тэргүүлэх асуудлууд зарцуулах хөрөнгө мөнгөний одоо шалгагч гэдэг юм уу тийм энэ бүх юм чинь болохоор зэрэг тийм нөгөө хөгжих эрх гэдэг юм байна. Тэгэхээр нөгөө юунд хүний эрхэнд суурилсан хөгжлийн хандлага гэхээр зэрэг ерөнхийдөө хөгжил гэдэг нь ийм байх хэрэгтэй юм байна гэсэн тийм дүрм жоо. Тэгэхээр арай жоохон нарийнтэй арай нарийн өргөн хүрээтэй тийм тэгээд өшөө басдаг юмнууд юу гэж байгаа вэ гэхээр хөгжил гэдэг нь хүний эрх. Тэгээд хөгжил өөрөө хүний эрх, хөгжил эрхтэй хэлсэн учраас энэс гарч ирж байгаа үр дагаврууд нь сайн байна. Энэ үр дагаврууд нь юу гэхээр мэдээж онлайн хүрээнд болохоор аюул тийм хэцүүнүүд явж байгаа. Энэ хэцүүн болохоор өөрөө нэг чухал. Энэ болохоор зэрэг нөгөө энэ хүний эрхийг одоо тийм хэмжээний клиник хийх гэдэг нь арга барил орчин одоо юу вэ? Энэ бол нэг одоо яг онцлог ийм болоо чухал ачаалттай. Гэхдээ энэ практикт даваад бас чухал. Энэ нь юу вэ гэхээр ерөөсөө нөгөө бодлого боловсруулах үйл явцад бодлого боловсруулах үйл явцад аль болохоор нөгөө иргэний оролцоог хангая гэсэн одоо тийм юм бол бүхэн зөвшөөрөлтөө тэгээд ингээд болсон болоогүй янз бүрийн хэлбэр. Манай гэсэн иргэний оролцоог хангая. Иргэд нэртэй болё. Иргэн оролцдог болгоо гэдэг тэгээд ааштай. Гэхдээ яг нөгөө бид нар яг эцсийн үйлдэлд хүрэх ийм хэмжээний төвшин тэгээд оролцоог хангах чадчихна уу гэх юм бол тэгээд өшөө бас нэг аюул чухал
үр дагавар юу вэ гэхээр зэрэг олон улсын хамтын ажиллагаанд өөрчлөлт энэ өөрчлөлтүүд нь юу вэ гэхээр зөв ерөөсөө энэ хөгжлийн тусламж нь маш одоо их тийм өөрчлөлтүүдийг маш шүүмжлэлтэй ханддаг болж тэгээд бидний хөгжлийн тусламжийн бодлого хэрэгжүүлэх дүрмж юмнууд маш өөрчлөлтүүд хийгдэж байгаа. Яг гол хандлага нь юу гэх юм бол хөгжлийн тусламж дээр үлдсэн хэрэгцээний дотор бодоод тэгээд багтж өгдөг байсан. Одоо үлдэж байсан байдаг. Энэ нь ихтэй юм уу? Бороо орны одоо хүнч байна уу? Хичсэн орны хүнч байна уу? Ажлын одоо хүний ихтэй. Тийм учраас энэ эрхийг хэрэгжүүлэх ёстой юм одоо эрхийг хэрэгжүүлэх юм. Энэ одоо хариуцлага болохоор зэрэг энэ одоо иргэний улс одоо засгийн хөлийн тэрний хажуугаар бас энэ одоо тусламжийг болгож байгаа. Хамтын ажиллагааг одоо хэрэгжүүлж байгаа. Гадаадын одоо улс орны гадаадын олон улсын хөгжлийн байгууллагууд олон улсын санхүүгийн байгууллагууд гэсэн хариуцлага хэлнэ гэсэн ийм одоо юм таавал очиж байгаа. Тийм учраас хөгжил хүний гэх нь болохоор зэрэг практикийн төлөв маш одоо тийм ач холбогдолтой болж байгаа. За хөгжих хэрэгжүүлэх нүүбийн үйл ажиллагаа гэдэг бас товчхон дурдсан шиг. Ер нь ихтэй та нарын энэний нөгөө бүхэл мэдээллийг болохоор зэрэг хүний эрхийн дэд комиссарын газар гэж хэлдэг. Тэр нөгөө веб-дээрээс авах боломжтой. Тэгээд тэр веб-дээр болохоор зэрэг нөгөө энэ юуны хөгжихийн төвлөрч 1986 онд батлагдсан шүү дээ. Өнгөрсөн одоо 11 онд болохоор 25 жил яваад гэсэн. 25 жил яваад гэсэн тийм туслах хүнсэн. Тэгээд тэрэн дээр болохоор зэрэг энэ хөгжих хэрэгтэй холбогдуулаад хүний эрхийн комиссарын газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанууд байгаа. За тэгэхээр ямар яг үйл ажиллагаа гэхээр ямар бүтцээр одоо хэрэгжүүлж байна вэ гэх юм бол нэгдүгээр бол энэ хөгжих эрхийг хэрэгжүүлэх засгийн газар хоорондын ажлын хэсэг гэж байгуулагдсан 1998 онд байгуулагдсан. Тэгээ энэний болохоор зэрэг нөгөө юу вэ гэхээр мандат нь юу вэ гэхээр зөв ерөөсөө энэ хөгжих эрхийг хэрэгжүүлэхэд засгийн газрууд яг хэвээр юм бэ гэсэн тэр зөвлөмжүүд боловсруулж өгч байна. Ингээд 2000 оноос эхлээд жил болгон заримдаа эхний удаад бол жил 2 удаа сүүлийн жил болгон ингээд хурдлт хийгдэж байгаа. 2011 онд бол жишээлбэл 13 удаа хурдлт явуулчихсан байна. За энэний дараа болохоор зэрэг хөгжих эрхийг хэрэгжүүлэх асуудлаар эксперт үзүүлдэг тийм өндөр түвшний таск форс гэж байна. Энэ таск форсын одоо гол үүрэг нь юу вэ гэхээр зэрэг энэ засгийн газрын одоо энэ засгийн газрын хоорондын ажлын хэсэг нөгөө хурдлаанд нь тэр нөгөө нэг оруулах материалын боловсруулж өгдөг энэ одоо юуны ажлын хэсгийн үүрэг даалгавар хөгжүүлэлттэй холбоотой янз бүрийн асуудлуудаар судалгаа хийдэг, үнэлгээ хийдэг, техник шинжилгээ хийдэг, тэгээд тэр нөгөө зөвлөмжийн хүн одоо төслүүдийг боловсруулж өгдөг ийм өндөр хэмжээний таск форс байгаа. За энэ болохоор зэрэг 2004 онд байгуулагдаад тэр одоо болчихсон ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Ерөнхийдөө эдгээр яг юунаас эхэлсэн бэ гэхээр зэрэг харин бүгдээр мэдж байгаа нөгөө мянган хөгжлийн зорилтууд байгаа шүү дээ. Мянган хөгжлийн зорилтуудыг одоо хэрэгжүүлэхэд тийм ээ хөгжихийн үүднээс аваад үзэх юм бол тийм ээ мянган хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд боломжтой байгаа хүндрэл бэрхшээлүүдийг ердөө үнэлж өгдөг юм. Үгүй бол энэ хөгжих хэрэгээс юу засгийн газрын одоо гадаадын зээл төсвийн надад хөгжлийн төсвүүд байгаа шүү дээ. Тэрний одоо засгийн газрын үүрэг тэгээ одоо бусад янз бүрийн санхүүгийн үүрэг хариуцлагаас болж тэр нөгөө иргэдийн хүний эрхэнд ямар нөлөө үзүүлж байгаа гэх юм тийм. Тэр бол ерөөсөө энэ хөгжих эрх гэдэг имийг бид нар яаж хэмжих ёстой юм бэ? Тэрний одоо шалгуур тэгээ үзүүлэлтүүд нь юу байх ёстой юм бэ гэдгийг бодчихж боловсруулах зүйлийг авах гэсэн ийм асуудлуудыг бол нөгөө хариуцаж хийж идэг. Тэгэхээр зэрэг эдний энэ тайлбаруудыг ч гэсэн танаас бас нөгөө тэндээс авч үзэж болно. Тэгээ энэ дээр нэг сонирхолтой юм харж ирсэн тэр нь юу вэ гэхээр зэрэг яг энэ нөгөө нэг хөгжих эрхийг хэрэгжүүлэх тэр нөгөө юу шалгуур дэд шалгуур тэгээд нөгөө үзүүлэлтүүдийн боловсруулж болсон байна. Тэгэхээр яг одоо хандаа хөгжих эрхийн нөгөө хөгжих эрхээс хандаа бодлого боловсруулах юм гэдэг нь хэрэг бодлого боловсруулалт оролцох юм бол тэр нөгөө оролцох юм чинь бид нар юу харж байгаа юм. Тэгэхээр ямар ч хийсэн байдгийг ямар их хэцүү орчин байдгийг ч юм уу хин яаж оролцож байгаа гэдэг юм. Тэгээд ийм олон нөгөө юмнуудыг боловсруулсан байгаа. Тэгэхээр зэрэг энэний веб дээр бол аваад бас энэ юмыг бол авч одоо үзэх ийм болцоотой. За энэс гадна хоёр тийм бие даасан эксперт байгаа. Бие даасан эксперт байгаа. Нэг нь болохоор зэрэг
гадаад үйл болон бусад санхүүгийн хариуц бас болж хүний эрх ялангуяа эдийн засгийн соёлын эрхийн нөхцөлд нөлөөлөх асуудлаар бие даасан эксперт гэж байна. Энэ болохоор нэлээд жиргүү энэ одоо хийгээд энэ 78 настай тэгээд бол байгуулагдсан ийм одоо эксперт. Тэгээд одоо уртлын сонгогдоод битээ бол нэлээд их өөр хүмүүсийн ажиллаж байгаа эксперт байгаа. Нөгөөх нь болохоор хүний ба олон улсын эвснооны нийтийн хийсэн эксперт гэж байна. Тэгээд таван байгуулагдсан. Би энэ нөгөө юу гэсэн юм вебин хүссэн юм ер нь бол энэ хүний эрхтэй комиссар гэдэг тийм OHCHR гэсэн энэ нөгөө за тэгээд ингээд яг одоо зүгээр бид нар хэвлэл ярьсан. За би ерөнхийдөө нөгөө мэдээлэл хийсэн байна. Тэгээд бүгд хэрхийг авч үзэхгүй гэж байна тийм. Яг би болохоор яг ер нь бол мэдээж хоёр хүний хувьд ч гэсэн хөгжих гэж мэдчихсэн байна тийм. Тэгээд хоёр хүн болохоор хэрэг хөгжих юм бол мэддэг бол тэр хүлээж гэсэн өөртөө хүлээж гэсэн тийм хөгжих бол хангахын тулд яг тэр юм бол бодож байгаа. Яг л хөгжих гэдэг чинь өөрөө бүх юм болж байгаа тийм. Яг л тийм. Энэ болохоор би электрон хаана хөгжүүлэхтэй боломжтой нийгмийн хэлбэрж амжираа тогтвортой байн одоо сайжруулах. Энэ сайжруулах. Амьдралынхаа чанарыг сайжруулах гэсэн тийм